өчтөр би гадуур явж байгаад яалчгүй төвжрэлтэй газар гэ машина их дэлгүүр дээр ороход би төвжрэлтэй болохоор алхаж яваад гадаад харилцааны яам Монгол улсын их сургууль гэдэг ингээд ийм юм газруудаар байгаа бичиг баримтны ажилтаа болохоор гадуур явж байгаад үлсэндөө би Сүхбаатарын талбай уртлын саадан цугаа хоол идэж байгаа. Тэгээд тэр хоолыг идэхдээ би хогоо тариагүй заяа. Зүг зүгээр найзтайгаа хоёлаа алхаж жагаад за хүлэн амраачигээ хоёлоо гутлаа тайлж байгаа завил сууж байгаа урд урдаасаа хараад нэг гомь нэг хоодтойг идээд сууж исэн цагтаа ирж исэн холоос. Тэгэд би найз руугаа хэлсэн. Энэ дандаа хоол идэж гэхдээ нэг энэ одоо хууль зөрчөөгүй үстэй цагтаа наашаа ирж шít гээд. Тэгэж зүүн талаас харахад маа найз тийм биш. Тэгэл тэгэхэд ирснэ. За амрыг ирээ. Олон нийтийн годамж талбайд хоол идэж чинь ингэж болохгүй. Коронавирусын цар тахлын үед энэ бэлэн өндөржүүлсэн бэлэн байдал шар зэрэгдэг шүү дээ. Шилцний үед гэхээр тэрийг нь бол ойлгож байна. Гэхдээ хоол хүргэлтийн газрууд бол хоолыг бол хүргэлтээр өгнө гэж байгаа. Бид хоёр ингээд одоо голланд банкаар үйлчлүүлж ивэл голланд банкн дээр дуудалтай биш. Гадаад харилцааны яам дээр дуудалтай биш. Ингээд хоол бол олдохгүй байна. Тийм болохоор нэг таарлцсан сэвгээсээ ороод ингээ хоолоо идчихээ гэдэг. Ингээ аваад сэвд бас идүүлэхгүй гэхээр ингээ гарч ирээд ийм сааданд идчих хүнээс зайдуу гэд тэгсэн чинь хог хайсан гин. За хог өстой хаяагүй шүү. Ингээ тойроо та эргэн тойрныг хараараа бит хоёрын хог байхгүй. Ингээ миний энэ керманд одоо энэ савхны цаас байна гэд тэр цаасаа үзүүллээ. Ийм хог хайсангүй би гэд тэгсэн чинь хоол идж байгаа ч өөрөө хог тарьж ин гэсэн үг. Гэхдээ эн чинь би доторх бүтээгдэхүүн идээгүй хэрглэж дуусаагүй байх тэр хог нь тооцохдохгүй үстэй. Тэгээ би хэлсэн торгоно гэхээр үгүй энэ сануул гарах хэмжээ байдаг юм уу? Ингээ сануулаад өнгөрчөөч. Тийм бол бит хоёр одоо энэ хоолоо энд идэхээ болоод өөр газар очиж идчихэл та гэд. Тэгсэн чинь за тэгвэл ядаж нэгийг торгоё гэд. Тэгээд бит хоёрын бичиг баримт нэг цүнхэн дотор байсан. Гартаа таарлцсан хавцаа гарахад маа найз их гарсан. Тэгээ 10,000 төгрөгөөр торгуулсан. Тэгээд би хийгээгүй хэргийнхаа төлөө торгуулчаад тэрэндээ бухимдаад би пост оруулж байна. Яагаад би хог хаяагүй гэж би ширхэг шүдэнцний жигшлүүр шүдэнцний мод шүдний жигшлүүр хаяагүй гэж би яагаад тэнд торгуулж юу? Гэтэ би 10,000 төгрөгөндөө гороож байгаа юм шиг ийм нийгэмд амьдарч байгаадаа уур үрээд би пост бичсэн. Тэгээд эргүүлээд өнөөдөр харсан чинь хэвлэл мэдээллийнхаа төвийн пэйж дээр миний фэйсбүүкийн профайл зурагтай энэ постыг худал мэдээлэлгээ улаан тамгаар ингээд гарцсан. Тэгээд хүн гүтгсэн шалгалтаар хог хайсан тогтоогдсон гэд бичсэн бүр ичмээр надтай холбогдоогүй байж заяа. Тэгээд намайг гүтгэж байгаа. Худал мэдээлэл тараасан гэд намайг гүтгэж чинь би одоо цагдаагийн нэр хүнд халтсан эргээр дахиад одоо би торгуулах юм уу? Хог хаяагүй гэж би торгуулчаад тэгээ эргүүлээ худал мэдээлэл тараасан болж торгох юм уу? Яагаад үний юм худал болчтээ? Тэгвэл тэр камерын талбай уртлын саатанд камер байгаа өстэй. Тэр камерыг шүүлтээ. Тэр камерыг шүүчээд тэгээ тэр ингэртээ эндээ камертай байл ш тэр дэд ахлагч Бат Дэлгэр гэдэг цагдаа чинь тэр цагдаагийнхаа камерыг үзэлтэй. Яагаад ингээ хүнийг хог хаяагүй хог хайсан болгож торгочоод энэ болохгүйг нь хэлсний төлөө миний мэдээлэл худал мэдээлэл болгож намайг ингэж тэр хэвлэл мэдээллийн төвийнхаа пэйж дээр яагаад намайг доромжилж байгаа гүтгэж байгаа. Энийг би гүтгэлэг гин угаасаа шалгадаг байгууллага нь яа энэ цагдаагийн дээдл дахиад цагдааг шалгах байгууллага байхгүй юм уу? Яагаад иргэнийг буруутай болгодог. Яаж хийж байгаа буруутай болгодог. Хог хаяагүйг нь хайсан болгодог. Торгосныхоо дараа эргүүлээд худал мэдээлэл тараасан болгодог. Би худлаа яриаг үнэндээ хэлье заяа. Талбай урдлынхаа тэр камерыг бич тэр өчтрээ тэр цагдаа 67 дугаар постны урд хоол хийж болтгоо 60 дугаар пост гэдгийн тэр самбарын хаана үдгийж би хараагүй. Тийм бичээчгүй байсан. Тин ч хоол идэж болохгүй гэсэн юм бичээчгүй байсан заяа. Тэгчээд хүний хоол эзэн гэж торохт нь би энд нэг ч хог хаяагүй байна. Миний хог керманд байна гэж би үзүүлсэн. Би тэр баримттай тэр ингрийн камер чинь байдаг бол тэр ингрийнхаа камер чинь ажилтдаг бол тэр бичлэгээ үзүүлэх юм бол үнэндээ цагдаагийн буруу шүү заяа. Би тэрэн дээрээс би цагдаагийн урдаас би цагдааг нэг ч үгээр доромжлоогүй. Цагдаагийн албыг би мэднэ. Миний хамаатан саданч ажилтдаг ганц нэг нь. Би цагдаагийн албыг мэддэг. Хүн болгон цагдааг муулахад нь би заримдаа өмөрдөг. Аач аар гэртээ ийм хэцүү ийм байдаг юмаа гэж би өмөрдөг. Ингэж яхад миний хүндэлдэг цагдаагийн алба яагаад ийм балиар болцсон юм? Хүнийг зүгээр хийгээгүй хэрэгийнхэн төлөө торгодог. Торгочоод хүнийг гүтгэж доромжилдог. Одоо би энэ цагдаа дээр очиод яах вэ? Намайг худал мэдээлэл тараасан болгоод ингээд торгууллаа. Би заргалт газар нь яах юм? Дахиад цагдаа дааг. Цагдаа дахиад цагдаагийнхаа талд орох юм уу? Хаана өгсдөө энэ дэрийг тэгвэл. Бид нар ямар нийгэмд амьдраад байгаа? Гудамжинд хоол идэж болохгүй гин.
уучлаарай бит хоёр өчтөр тэнцэнэ торгуулаа өгөөд 10,000 төгрөгийг өгчөөд их дэлгүүрлэн машина авахгүй фантом дээр очиход фантомын сааданд хүртэл хүн болгонд хоол идэл байж исэн. Угаасаа орчин тийм байна. За хоолны газар ажиллахгүй байна. Гадуур ажил хөөцөлж байгаа хүмүүс машиндаа хоол идэг. Энэ халуун машин дотор хоол идээд хоол ч муудсан хоол идвэл яах юм тийм үстэй. Тэгээ би өдөржингөө хөрцөн хоолыг хаана халааж идэх юм. Тэгээ би энэ хаус яамгаас би гадаад харилцааны яам руу явж хоол гадаад харилцааны яам бичгүүр бүрдүүлж яамд гэрч хоол идээд буцаад явхад би ирж очих 3 цаг зарцуулна заяа. Гадаад харилцааны яам ч 5 цагт хаан заяа. Ингээ миний ажил амжихгүй. Тийм байхгүй амжихгүй байна, чадахгүй байна. Би зүгээр 10,000 төгрөгөндөө ч биш заяа. Зүгээр ийм хүний дарангуус юм сонин нийгэмд амьдарч байгаад миний уур өмч бохимч. Би Солонгост хүртэл ингээл 2 жил болоход би тэнд метроны буудлаас би түргэн хоол авч идчихэд метроны буудлын үүдэн дээр нь гадаа сааданд нь би суугаад завлаад суугаад хүлэн амраагаа сууж яхад хинч надад юм илтгүйс идэж болдгийг. Тэр бодгоос Солонгосын төрөө ордноос километр хүрэхгүй радиус дотор хам өрний хөвөн дээр хүмүүс майхан байрал зүлгэн дээр хоноол тэнцэнэ идэж уугаад сухтуурал хундаа хүртэл хэрглэж идэг. Би энэ талбай дээр өчтөр сухтуурал хундаач хэрглээгүй, тамигч татаагүй, хогч хаяагүй би ямар ч зөрчил гаргаагүй зүгээр хоол идсэн. Энийг хог хайсан болгож байгаа. Тэрийгэ баримтжуул гэж би шаардмаар байна. Тийм бийжиж юуг надтай яриаггүй бийжиж хэвлэл мэдээллийнхаа хэрэгслээ тэр хэвлэл мэдээллийн түүгсэн дээрээ худал мэдээлэлгээ миний зургийг тавиад улаан тамгаар ингээд дарцсан. Би юугээд хог хайчаад тэрэндээ торгуулчаад би хог хайсандаа торгуулчлаа гэд олонд зарлаа явж явах юм бэ. Би хог хайсан бол гуруугаа хүлээн. За юу тийм байхгүй угаасаа. Одоо би энэ цагдаа ерөнхий газрын хил мэдээллийн түүн гэж цагдаа ерөнхий газар руу би өөрөө явж байна. Над руу хинч холбогдоогүй ярьсангүй. Би ярмын гүүрэнгөрөөд явж байна. Очоод яах юм буруутан болох юм уу яах юм тэрийг бол мэдэхгүй байна. Энэ намайг бол яаж ч магадгүй л байх л та. Би айхгүй байна. Угаасаа хэрэг хийгээгүй би зүгээр хоол хийснийхаа төлөө хийсгээр зүгээр нэг бүтгэж хийгээгүй хэрэгийнхаа төлөө тэр нэг 10,000 төгрөгийг өгсөн. Тэрийгээ би хэлснийхаа төлөө дахиад худал мэдээлэл хүргэсэн гэдгээр торгуулна гэж